Хүрээлэн буй орчин шинжилгээ ухаан ба технологийн чиглэлээр судалгаа хийдэг дэлхийн 100 гаруй эрдэмтэд Улаанбаатар хотноо хүрэлцээрч Монголын эрдэмтдтэй судалгааны үр дүнгээ хуваалцаж мэдлэг туршлагаа солилцож байна. Энэхүү үйл явдал нь эргэжил манай улсад болох COP17-гийн үеэр Монгол орны байгаль орчин, нийгмийн эдийн засагт тулгамдж байгаа хүндрэлүүдийг шийдвэрлэхэд чиглэгдсэн шинжилгээ ухааны үндэстэй оновчтой шийдлүүдийг гаргаж ирж олон түвшинд хэлэлцэж чиглэгдэж байгаа юм. Хүрээлэн буй орчныг судлана гэдэг нь нэг талаасаа эдийн засаг нийгэм байгаль орчин гээд олон салбарын өмнө тулгамдсан шийдлээ хүлээж буй асуудлуудыг ойлгож танин мэдэх, үүгээрээ дамжуулж улс орны хөгжилд хувь нэмрээ үзүүлдэг чухал зүйл юм. Тийм ч учраас Хүрээлэн буй орчны шинжилгээ ухаан ба технологи сэдвт олон улсын 5 дугаар хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээ нь иргэжил Монгол улсад болох нэгдсэн үндэстний байгууллагын цөлжилтөд тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын бэлтгэл арга хэмжээ болж цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөхцөл нөөцтэй холбоотой гол асуудлуудыг хилэлцэж байгаагаар онцлог юм а. Өнөөдөр шинжилгээ ухааны академийн газар зүй геоклийн хүрээлэнгээс хүрээлэн орчны шинжилгээ ухаан ба технологи гэсэн сэдвээр энэ олон улсын хурлыг зохион байгуулж байна. Энэ хуралд 10 гаруй орны бараг 100 гаруй эрдэмтэн судлаачид хүрэлцсэн гэж оролцож байна. Манай Монголын судлаачид оролцоод нийтдээ 200 гаруй судлаач оролцож энэ газар зүй геоколог за хүрээлэн орчны энэ проблемтай асуудлаар өөрийн судалгааныхаа үр дүнг танилцуулж хоорондоо санал бодоо солилцсон, дурсаж солилцох ийм ажил болж байна. За энэ хурлын онцлог нь юу гэхээр 2026 онд Монгол улс зохион байгуулагдах COP17 гэсэн энэ том олон улсын үйл ажиллагааны өмнө болж байгаа онцлогтой. Энэ хурлаас гарсан одоо эрдэмтэн судлаачдын зөвлөмжийг мэдээж энэ COP17 хурлын ажлын хэсэгт хөргүүлнэ. Нэг үгээр хэлбэл Монгол орны хүрээлэн орчин эколог, за экологи эдийн засгийн энэ тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шинжилгээ ухааны үндэслэл, технологийн асуудлуудыг бол дэвшүүлж энэ асуудлыг бол одоо COP17 гэсэн ажлын хэсэг хуралд оруулаад олон улсын түвшинд хэлцэх, олон улсын түвшинд энэ асуудлыг шийдэх гаргалгаа хайх гэсэн ийм ажлууд хийх гэж байна. Тэгээд нийт оролцож байгаа судлаачдыг харахад ер нь манай Оросын холбооны улс бүгд найрамдах хятадууд улсаас бол олон судлаачд үргэлжлэн ирсэн байна. Мэдээж энэ бол ойлгомжтой. Манай Монгол улс бол байрлалын хувьд, геобайрлалын хувьд энэ Оросын холбооны улс бүгд найрамдах улсын дунд байрладаг, Төв Азийн цээжинд байрладаг энэ эколог хүрээлэн орчны судалгааны асуудлаар бол олон судалгааны ажлыг энэ эрдэнэт судлаачтай хамтарч хийж учраас бидний судалгааны чиглэж чадлахын судалгааны объект төстэй гаргаж байгаа үр дүн маань одоо бүс нутагтаа бол чухал ийм шаардлагатай судалгааны үр дүн байдаг. Би цэвдгийн чиглэлээр судалгаа хийдэг. Энэ дундаа усны геохимийн судалгаан дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Одоогоос 8 жилийн өмнө Монгол улсад болсон Хүрээлэн буй орчны шинжилгээ ухааны хуралд оролцож байсан. Тэгвэл өнөөдрийн хуралд би Зүүн Сибирь болон Монголын говь түүнчлэн Монгол улсын хөвсгөл нууранд хийсэн судалгааны ажлын үр дүнгээ танилцуулан оролцож байна. Тэгэхээр энэ хурал манай салбарын эрдэмтэн судлаачдыг нэг дор цуглуулж судалгааны үр дүнгээ хэлэлцэж мэдлэг туршлагаа солилцох боломж олгодог чухал арга хэмжээ учраас бид бүгд ач холбогдолтой оролцдог. Энэ хуралд оролцож буй эрдэмтэд ялангуяа геохимийн чиглэлээр судалгаа хийдэг бусад судлаачтай холбоо тогтоож цаашдаа хамтран ажиллахыг сонирхож байна. Миний бие цэвдгийн судалгаа хийдэг. Энэ чиглэлээр бусад эрдэмтдтэй хамтарч Монгол орны хойд бүс нутагт хийсэн цэвдгийн судалгааны ажлын үр дүнгээ танилцуулахаар энэ хуралд оролцож байна. Арктикийн бүсэд цэвдгийн алдрал маш хурдтай явагдаж байна. Үүний нөлөөгөөр цэвдэг хайлж, шин нуур үүсэх байдал идэвхтэй ажиглагдж байна. Энэ зүйл Монголд ч тохиолдож байна. Энэ нь байгаль экологийн томоохон өөрчлөлт, сөрөг нөлөөг бодитоор бий болгож байна. Энэхүү олон улсын хуралд оролцож буй гадаад дотоодын эрдэмтэн судлаачид байгаль газар зүйн нөхцөл, нөөц, хүрээлэн буй орчин, эколог, инновац, технологи, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, бүсчилсэн хөгжил, эдийн засгийн коридор, нийгмийн эдийн засгийн чиглэлээр шинжилгээ ухааны үр дүн, мэдлэг туршлагаа солилцож, цаашид байгаль орчин нийгэм эдийн засгийн салбарт тулгамдж буй асуудлуудыг шийдвэрлэхэд шинжилгээ ухаан, технологийн үр дүнгээр дэмжлэг үзүүлэх, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна. Өнөөдөр болон маргааш үргэлжлэх энэхүү хурлыг Монгол улсын шинжилгээ ухааны академийн газар зүй геокологийн хүрээлэнгээс зохион байгуулж байгаа бөгөөд Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар,
эдийн засаг хөгжлийн яам, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, шинжлэх ухааны академи, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, ойн газар, усны газар, нэгдсэн үндэстний байгууллагын боловсрол шинжлэх ухаан соёлын байгууллага буюу ЮНЕСКО, гадаад харилцааны яамны дэргэдэх COP17 бэлтгэл ажлын албанаас дэмжлэг үзүүлж хамтран зохион байгуулж байна.